За өнөөдөр би та бүхэндээ эмэгтэй энерги хэрхэн сэргээх вэ гэсэн талаар товчхон зөвлөгөө хүргэх болно. За эмэгтэй хүний эмэгтэйлэг байх нь маш их энерги их хүч байдаг бөгөөд зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энерги алдснаар таагүй зүйлстэй тулгардаг. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй суларсан байгааг шинж тэмдэг нь тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс ертөнцийн гэрэл гээгээ энергийн их уср болсон эмэгтэйчүүд энерги тогтмол төвлөрүүлж бусдад түгээж явах ёстой. Цаанаасаа л гэрэл цацарсан эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгвэл танд одоо хэрхэн эмэгтэйлэг энерги сэргээх талаар зөвлөгөө хүргэцгээе. За нэгдүгээрт нь даашинз юбг өмсөж байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги нь сэргдэг. Орчин үед бид нар их өмд өмсөж, навсар хувцлаж, одоо тийм хэв маяг трендийг дагдаг болсон. Гэхдээ сайн бодоод үзээрэй. Сайхан хувцлаж, өндөр өсөйт өмсөж, даашинз өмссөн бүсгүйг ямар ч ирхэн хүндэлдэг юм шүү. За дараачихын болохоор гар хумсаа тогтмол арчилж цэвэр байлгах. Үзэсгэлэнтэй гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энергийг төвлөрүүлж яадаг. Яг үнэндээ эрчүүд эмэгтэйчүүдийн гар хурууг маш нарийн хардаг. Бидний төсөөлж байгаагаас ч илүү анзаардаг гэсэн үг. Заримдаа хумсаа будаж хэрвээ амжихгүй бол огт бодохгүй байсан хамаагүй цэвэрхэн харагддаг юм шүү бүсгүүчүүд минь. Будаг нь халцарсан хумс ямар муухай харагддаг билээ дээ. За дараа нь сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол, өөрийгөө хөгжүүлэх тухай унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдж болно. Өөрсдийнхөө талаар ном, зохиол, кино, влог унших үзэх хэрэгтэй. Бид заримдаа хит их ачаалаас болж өөрсдийгөө мартах төгтөгч хизээч тэгж болохгүй гэдгийг эдгээрээс бид нар ухаарч олж авч чаднаа. За дараа нь бүжигл. Тэр тусмаа Араб юм уу Латин Америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги тачаангуй байдлыг улам цогцлоодог. Та нар бодоод үзтээ үнэхээр сайхан биетэй бүжиглэж байгаа бүжигчдийг хараад өөрөө ч бүжиглэмээр болдог л үсттэй. Belly dance бол хамгийн их эмэгтэй энергийг сэргээх бүжгийн төрөлд бол ордог. Яг одоо бүртгүүлээд яагаад явж эхэлж болохгүй гэж. За дараа нь дуу аялж заримдаа чанга дуулж бай. Дуу хоолойгоо сонсож мэдэрснээр бидний энерги сэргэж байдаг. Ялангуяа эмэгтэй хүний хоолой бусдыг татах хувцастай байдаг. Дандаа сайхан дууны үгтэй дууг аялаж байгаарай. Үг бүрийнхэн цаана татах хүч агуулгадж байдаг юм шүү. Тогоочийн курст явах. Хоол хийх эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та галт тогооныхаа ажилд муу бол курст явж суралцсан дээрээ эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж хайртай хүмүүсээ дайлснараа тухайн эмэгтэйлэг энергийн хүүсрээ олж авч чаддаг. Бас аз жаргалтай болгодог байгаа юм. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай хүчрэг болгодог. Ажил амьдралаа зохицуулаад гадаад руу аялаад ирвэл бүр их энерги сэргэж та цэнэглэгдсэн байдаг. Усан сэлэлтээр хичээллэгч орж болно. Ямар ч муу энергийг ус цэвэрлэж чаддаг байгаа юм. За дараа нь цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болохоос гадна сөрөг энергийг үргээдэг. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүүрлээд байдаг нь цаана учиртай. Эрт дээр үеэс цэцэг гэдэг бол эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой байсаар ирсэн шүү дээ. Яагаад гэвэл маш том эмэгтэйлэг энергийг сэргээж, тэр агуу их энергийг сэргээж эрчүүдийг татах хувцастай байдаг байна. Жишээлх юм бол зарим эмэгтэйчүүд цэцгээр яадаг юм бэ, ямаа бишгүй, идэх юм уу гэдэг. Ийм бүсгүүчүүд бүр их цэцгэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Таримлж бай, баглаас харнаач бай, бидэнд хэрэгтэй. Бүсгүүчүүдээ хинч өгөхгүй байсан ч өөртөө авч өгч өөрийнхөө төлөө энерги сэргээж агаарай. За хувцсны шүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй хуучин хувцас сэргэлэл эмэгтэй хүний энергийг султгадаг. Муухай олсон, хуучирсан, цоорсон, ганцсан хувцас бидний энергийг эвдэж байдаг. Тиймээс шинэ хувцас авах бол хуучнаа хэрэггүй муу болсон хувцаа хорогдоод байлгүй хайж сураараа манай бүсгүүчүүд. Эндээс л бид хуучинтайгаа зууралдахгүй эрч хүчээр дүүрэн ирээдүйн төлөө амьдрах их хүч энерги авдаг юм шүү. Зөвхөн гадуурл гарахтаа гой сайхан байх биш. Гэртээ ч гэсэн эмэгтэйлэг гой гэрийн хувцас халаад дотор хувцас гэд бүгдийг өөртөө зориулж өмсөж байгаарай. Ганцаараа амьдрдаг байсан ч хамаагүй гэр бүлтэй байсан ч гэсэн гэртээ байх хугацаандаа ч өөртөө арчаатай үзэсгэлэнтэй байснаар гэр бүлийнхэн ч хүртэл хүндлэх болно. Ойрын өдрүүд юм уу сар жилийнхаа төлөвлөгөөг гаргах.
Ямар ч эмх замбраагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хөвшөөгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сард жилээр нь гаргадаг болж олно. Энэхүү төлөвлөгөөндөө өөрийгөө хайрлах, арчлах, тордох цагуудаа ч мөн заавал оруулж өгөх хэрэгтэй шүү. Эрүүл зөв хоолтын курст явж олно. Муу зуршлуудаас хол бай. Эмэгтэй хүн муу зуршлаас хол байх хэрэгтэй. Зөвхөн тамхи согтууруулах ундаач бус. Залхуурал, хараалны хиллэг зэрэг хэрэгэлдэг бол татгалзах хэрэгтэй. Явган зугаалгад цаг гаргаж байх. Ганцаар юм уу найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алах. Эмэгтэй хүн гал голомдч хамгаалдаг хэдий ч байгальтайгаа тогтмол холбоотой байх хэрэгтэй. Тарган байна уу, туранхай байна уу хамаагүй тогтмол өдөрт дасгал хийх буюу ядаж 30 минутаас 1 цаг алхаж байх хэрэгтэй. За дараачих нь дэлгүүр хэсэг. Заавал худалдаа авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж өмсөж үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авнаа хэмээн төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл улгуу таних болох тийм их энерги эмэгтэйчүүдэд байдаг. Угаасаа эмэгтэйчүүд бид нар чинь шопинг хийх дуртай байдаг үстэй. Найз бүсгүйчүүдэд цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцсноо гэсэн үг. Эмэгтэй хүмүүсийг нөхөрлөж чаддгүй энтер гэх яриа байдаг. Гэхдээ тэд жинхэнэ нөхөрлөдөг гэдгийг та нар мэдхүү. Зовлон жаргал, баяр гуниг бүгдийг сайн найзуудтайгаа бид туулдаг шүү дээ. Тэд байгаагүй бол та яах байсан бол тэр үеүүдэд гэж нэг бас бодоод үзээрэй. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцах чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрлөх цохилтолгоор бол сайхан бүхнээ бусдад түгээх, дэлгэрүүлэх тэм чадвартай байдаг. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж эрч хүчийг бий болгодог. Буян үлдэж байх. Их баг хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлдэг. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу үлссэн хүмүүсийг хооллож байх, амьтныг ч гэсэндээ ялгаагүй хайрлаж авах хэрэгтэй. Хэрэгтэй үед нь цагийг нь олж гэдэг шиг таны өчүүхэн атгай зүйлээр бусдыг баярлуулж байснаар таны энерги мөн сэргэж байдаг байгаа шүү. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу тийм сарнаан дэлбээ тайвшруулах давстай онгоцонд манай байнд хөвтөх. Энэ бол зүгээр нэг амралтын бус харин биедээ тайвшрал бэлэглэж өөрийгөө хайрлаж дүүрэн энерги хүлээн авах арга байгаа. Үнэр бол маш чухал гэдгийг манай бүсгүйчүүд мэдж байгаа. Өөртөө таалагдсан сайхан үнэртэй усыг заавал өөртөө авах хэрэгтэй. Болзоонд явж бай. Яагаад гэж эрэгтэй хүний дэргэд эмэгтэй хүний эмэгтэйлэг байх дааврын хувьд хүртэл нөлөөлж байдаг. Заавал унтаж хөвтөх ч юм уу нөгөө зүйл рүү биш ч гэсэн зүгээр л сайхан болц. Эмэгтэй хүн тэдэнтэй уулзнаар улам өөрийгөө мэдэрдэг гэвэл та нар итгэхүү. Эмэгтэйлэг чанар бас сэргэж өгдөг. Та нар бас туршаад үзээрэй бүсгүйчүүдээ. Наа зах нь болзооны бэлтгэлгээд та ямар гайхалтай бүсгүй болон хуурхаа харж толинд харан өөртөө ахин дурлах болно. Тиймээс болц дахин болц. Окей? Ойр дотны хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов инхрийлэн халамжил. Хайртай хүмүүстэй хэрэг анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэгдэж байна л гэсэн үг. Бид байглаасаа бусдыг халамжилж хайрлах инстинкттэй төрсэн хүмүүс хайрлуулагч бас эрэгтэй. Эрэгтэй хүний хийж хэлж чадахгүй зүйлс бидэнд байдаг. Хайртайгаа санаж байгаагаа эрхэлж байгаагаа гэд бид хинээс жааж имэхгүйгээр хэлж чаддаг. Гэхдээ бас тунган тааруулах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. За ингээд өнөөдөр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд маань эмэгтэйлэг энергиэс сэргээх бяцхан ч гэсэндээ зөвлөмжийг авсан байх гэж найдаж байна. Тэгээд цаашдаа эдгээр энерги нэг нэгээр нь ч болтугай сэргээж улам илүү гялалзаж гэлтганаад нүд гялампам галтаа цогтой өөртөө үнэнж өөртөө хайртай явах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. За ингээд өнөөдрийн маань зөвлөгөө та бүхэн таалагдсан бол мэдээж хэрэг subscribe заавал дараад өгөөрэй. Лайк болон share тэгээд дараа та нартайгаа уулзцаая. Баяртай.